Нэг тийм буддын шашны юм харагдаад байна да. Яа. Дууралтын энд хойрлт болсон юм. Эднө тоо. Тэ та анхээ. Хав бата таагуур. Эдөрөө. Хэдгээр ороо. Та хэдэн шахаад Орон сууц. энэ охин үнэхээр аимшиг өмхий амтай юм байна. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд Hey guys, Шанхай хотын влог л одоо нэг асуулт хариултын видео хийчихье гэж бодсон энд ирсэн дээр. Тэгээд би л Google-ээс харч 10 градустай байсан. Тэгэхэд яг бас начир дээрээ 7 молоо ч юм уу 6 мургаа ч юм уу бас нэлээд сэрүүхэн байна. Тэгээд нэлээд бас салхитай. Тэгээд энд яг нэг тийм намрын үйлрэл болж байна л да. Шанхай бол гэхдээ бас лаадаг хот шүү. Байнгын оршин суудаг. За 29 сая 700 мянган хүнтэй гэсэн. Тэгээд жуулчд муулчд нь ороод 30 сая гардаг байлгүй. За би даад нөгөө дэлхийн хамгийн том Starbucks гэж яриадсан шүү дээ. Тэр нь энэ гадна талаас нэг иймэрхүү том. Тэгэд хүмүүс энэчээс аяйгүй олноор гаршиж байна. Цаг иймэрхүү газар байрлалт юм байна. За Шанхайд байрлах дэлхийн хамгийн том Starbucks дотор ороод ирсэн байна. Хоёр давхар ерөнхийдөө бол өнөөдөр хагасан өдөр учраас бүр дүүрэн байна. Хүн бүр маш их байна. Тэгээд сая би кофе бас бэлуга кекэ бичүүлэх гэж бас айгүй их удлаа. 146 яон болсон. За 146 гэдэг чи одоо юм нэг 70 мянган төгрөг юм уу те 70-71 мянган төгрөг болсон. За энэ Starbucks нь одоо кофе хэрхэн бүтдیں۔ Тэгээд бас сүүлийн үеийн дэлхийн одоо гарч ирж байгаа гоё шин амтууд, гоё шин ундаанууд ч гэдэг юм уу те. За тэгээд ихэд бүх ингээ үйл явцыг нь бол харуулдаг тийм интеллектив те одоо эсгүүлтэй юм байна. Би одоо харуулж байгаачлаа. За яг энтэй ойролцоо дэлхийн хамгийн том Starbucks гэвэл Америк нэгдсэн улсын Чикаго хотод оршдог юм байна. Гэхдээ яг албан ёсны мэдээллээр бол хамгийн том нь бол Шанхайд байдаг гэж тооцогддог юм байна. Шанхай Starbucks-ийн хэмжээ бол 2787 м квадрат талбайг эзэлдэг. Тэгээд энэ нь бол ерөөдөө тийм дэлхийн хамгийн томд орж байгаа Starbucks юм. За энэ Starbucks нь кофений боловсруулалт тэгээд шар чанар процессыг харуулсан төрлүүдийг бол санал болгох юм байна. За Шанхайн одоо Starbucks-ийн засал чимэглэлтэй архитектурын шийдлийг харангуут нэг тийм орчин үеийн болон уламжлалт гэх юм маягийг бол хослуулсан байгаа. За энд ерөөдөө харж байгахдаа бол жуулчд ерөөдөө маш олон байна. За тэгээд Европод их хвчлээ олон тэгээд Монгол хүнтэй бол одоогийн байдлаар таараагүй байна. Монгол хүмүүс бол мэдээж маш олон байгаа. Монгол хүмүүс угаасаа ер нь бол тэгээд тааруул араас андшгүй байгаа штэ цаа ядч тэ. Нэг юм хэмэрлэг харагдаж штэ. Бат миний кофе ирлээ ёо. Хэд бүр ёо мэдгүй 40 минут гэсэн юм байна. Миний хувьд бол сүүлийн 1 жил Американо уусан. Тэгээд сүүлийн 6 сарын турш бол Американыг хэрэглээ бүр ихсэн. Өдөрт одоо 4-5 аягаад латте уудаг болсон. Тийм учраас юм ч намайг бол Американогоо багсаа ер нь бол кофег одоо маш бага уудаг бол гэсэн. Ер нь бол 3 хоногт нэг ч байдаг юм уу те. За тийм учраас би энэ удаад нөгөө уламжлалт Американо аваад яг Starbucks-ийн Американо угаас ойлгомжтой учраас нэг Piscaccio latte гэдэг нэг иймэрхүү одоо өрмөц амтыг бас амтлыг гэж утсан юм. За энэ өстой бүр иймэрхүү тасалтай юм. За мэдээж өвгт милк гэдэг чинь одоо тийм obvious сүү шүү дээ тий. За тийм учраас ерөнхийдөө энгийн сүүний хажууд хамаагүй тийм нэг эрүүл эко гэх юм уу. Тэгээ бас ерөнхийдөө obvious-ны сүү гэхээр бас obvious-ны сүү одоо сүү хушигтай холилдох гэхээр бас мэдээж тийм зөөлөн тааламжтай бас юм нэг юм чихэрлэг амтыг одоо төрхөө мэдрүүлж юм. За мэдээж энэ латтег авж байгаа учраас яа харахгүй хажууд нь юм чизкейк авсан л да. Яа харахгүй одоо дээдлээ шоколадтай. Тэгээд яг энэ хоёр бол ерөнхийдөө төгс маягийн болчих. За хамгийн том Starbucks айгуу гоё байна гэж. Tom's Cafe гэж юм уу те. Өөр бусад кофе шопуудын бүгдийнх нь одоо сүлжээ кофе шопуудын яхаар гол дээр нь бол Starbucks байдаг. Харин түргэн хоолноос одоо KFC, Pizza Hut ч байдаг юм уу те. Тэр бүхний оргил дээр бол McDonald's байдаг. Яг юм учраас топ гоё чанар болж байгаа. Спорт сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д NewSac 111 гэсэн промо код бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Энэ бол Melbet. За guys одоо шөнийн 23 цаг 30 минут болж байна. Тэгээд би Tianzi fan гэж одоо дуудах тухай уламжлалт хэм маягийг мөн сүүлийн үеийн одоо архитектуртай хослуулсан иймэрхүү гудамж юм байна. Тэгээд шөнө бол гэрэлтүүлэг асаагаад илүү тийм тохиромжтой илүү гоё болчдөг. Тэгээ өнөөдөр бол нэг бүтэн сайны орой учраас хүн бол харьцангуй багтай. Жуулчд бол заавал ирж үзэх ёстой газруудын тоонд бол зайлшгүй ордог юм байна. Хай. Шгүй харагч байна.
За тэгээ энэ шөнийн гудамжийг би бол нэлээд бас хол зорж ирсэн. Бас манай бодлоос бас хөөрхөн зайтай. За тэгээ энэ дэрхэдээ тэ нэг юмэрхүү underground газруудтай энэ бас их эвгүй харагц түр надад хөдлөөд байгаа юм шиг өстэй. За энэ нэг тийм уламжилт нэг тийм буддын шашны юм харагдаад энэ да. Яа. Тянзифан гудамж эвгүй юм гээч. Хэдүүл ийшээ үзье guys. Йоо гинт хүн гараад ирлээ. За Тянзифаны юуг нь харуул. Үний мэдээлэл харъя гэсэн шүү дээ. Тянзифан дээр байрлах нэг иймэрхүү бар pub маягийн юм байна. Тэгээд Asahi чинь одоо 280 мг-тай 30 он гэж байна. 500-тай 40 он гэж байна. За ерөнхийдөө ингээд доошогоо bottle beer-үүд байна. Corona 40 underground талтал юм байна. За энд байрладаг нэг pub-аас орж сая таад PM-тэй янз бүрийн уухан нэмэлтэлийг харуулсан. Коктейл нь бас ерөнхийдөө хөөрхөн үнэтэй юм байна. Өнөөдөр бүтэн сайнны орой гэдэг юм байгаа юм шиг байна. За би одоо буудлын руугаа явах одоо надад хоёр сонголт байгаа. За нэг бол би мэдээж таксид нь за нөгөө бол би алхах гэхээр жоохон холдчиход байгаа учраас энэ дугуйг л унаа явчих гэж бодож байна да. Энэ бол шууд нөгөө Alipay шууд QR уншуулаад явчих болдго юм байлээ. Tomorrow. Hey guys, за би одоо нөгөө бандын хавцанаас юунд суусан. Автобус суусан. Аялын автобусын одоо жуулчтай зориулсан автобус юм байна. Тэгээд энэ 50 оны үнэтэй. Энд нэг юм тайлбар гарч ирдэг заяа. Энэ нь болохоор энийг нэг хятад болгоул тэгээд мэдээж хятадаар тайлбарлана. Англи бол англиар гэдэг тухайн одоо явсан орон нутгийн те одоо онцлогуудын тайлбар юм байна л да. За энэ дээр 50 онгойдөө шууд ингээд хотоор аялчих юм байна. Аялуулчих юм байна аюу амар. За энэ миний аялах газрын мэп харагдаж байна. Тустаа ингээд явах юм байна л да. За сая орсон нэг автобуснаасаа буугаад одоо нэг иймэрхүү lounge одоо тийм ресторан маягийн газар орчлээ. Тэгээд гадаа бол яг харьцангуй дулаахан байна. Тийм учраас өнөөдөр террасан дээр нь суучлаа. Цааталт нь нөгөө нэг баанд харагдаж байна. Тэгээд би нэг юм крем суп авсан. Кофе авлаа. Одоо энэ дээр суугаад нэг ганц хоёр асуултанд хариулнаа. Тэгээд их сургуульд сурах шаардлагатай юу гэдэг асуулт байсан. За яг миний бодлоор энэ бол одоо хүний л одоо сонголтын асуудал. Одоогийн байдлаар ер нь бол яг их сургуульд сурсан сураагүй хоёр хүний ялгаа бол тийм чамаар их гардаггүй болсон нийгэм. Гэхдээ ер нь яг хоёр хүний ярилцж байгааг одоо ингээд те ерөнхийдөө ажиглаад одоо чинь подкаст янз бүрийн нэвтрүүлгүүд үзэнгүүд ер нь бол нэг их сургуулиас төгссөн төгсөөгүй хоёр хүний ялгаас гардаг шүү. Яг нэг жоохон юм дээр ер нь ингээд ажиглагдаа л байдаг. Гэхдээ нөгөө талаас нь одоо хараад үзэх юм бол одоо үеийн одоо ажлын байр те ерөнхийдөө бид нар яах гэж одоо их сургууль сурж байгаа гэхээр те мэрэгжил эзэмшээл тэр бакалаврын дипломыг аваад тэгээд тэр дипломо тухайн одоо ажилд орох гэж байгаа газраа үзүүлэнгүүтээ одоо ажилд орох гэж те цалиа авах гэж л одоо бид нар их сургууль сурж байгаа шүү дээ. Тийм учраас яг одоогийн энэ байгууллагууд ерөнхийдөө те Монгол компаниуд ер нь дэлхийн нийтээр бол хавцыг бол нэг те ажилд авахгүй. За юуг ажилд авдаг болсон бэ гэхээр ур чадварыг бол ажилд авдаг болсон. Тийм учраас ерөнхийдөө их сургуульд одоо те заавал ингээл 4 жил сураал те ингээд эхний 2 жил ерөнхий эрдэм гээл явна 3 дахь жилээсээ одоо мэрэгчлийн хичээл одоо ялангуяа одоо сүүлийн үед Монголд одоо их сургууль сурах нь надад одоо ямар ч утгагүй болсон юм шиг зүгээр санагдсан. Би өөрөө Монголд их сургууль төгссөн л гэхдээ намайг юу гэх 2018 онд би анх оюутан болоод орж явах тэр үеийн одоо сургалтын төлбөр яг одоогийн шиг ийм амирх байгаагүй шүү дээ. Одоо орчин сөөс-мөсөн сургалтын төлбөр чинь бүр 6 сая мөр болчихсон ааш тий. Тэр үед ерөөсөө тийм амар тийм өндөр үнэтэй ерөөсөө сургалтын төлбөр байгаагүй. За тэгэл тэр чинь за 6 сая зүгээр дундаж ч бодож байгаа шүү дээ тий. За 6 сая болчлоо. За тэгэл 7 дээшээ 8 9 10 болоо шүү дээ. Тэгэл тий хувцс хунар аавн. За тэгээ сарын өөрийн хэрэглээ за хэрвээ өдөө оронтой байх юм бол тэгээ байрны түрээс мөрөөс оюутны байрны зардал мардал идэж юм заашаа узангийн асар их зардалт. Тэгсний оронд энэ одоо чинь хятад ч юм уу те эсвэл одоо өөр тийш юм нэг юм тэтгэлэг аваад тэгээ дисциплинт аваад ингээд сурчих нь ер нь бол одоо бараг л дээр санагддаг болсон шүү дээ. Яа тэгвэл одоо энэ шинэ хүрээлттэй олон дээрээс нэг л устаа олон те. Дээрээс нь гой шин өөрийнхөө ур чадваруудыг одоо олж нээн, өөрийгөө олно, шин ур чадвартай олно. Тийм учраас
яг их сургуульд сурахаа одоо яг хүрэх юм бол тэ хэрвээ боломж олцсон байх юм бол шүү дээ. Боломж олцсон байх юм бол ер нь ойлгох гадагшаа яваад сурчвал их зүгээр санагцсан. За энэ банд хотел. За энэний одоо 30 хэдэн давхарт нэлээ. Rooftop lounge гэдэг гэсэн. За тэрэнд нь орох гээд ирсэн байгаа. Тэгээд энэ авдүрөөсөө нэг тийм онцлогтой нүсээ бүр хүн амьтан бүр харагдахгүй байна. Айгуу тийм цөөхөн хүн явдаг. Яагаад юм бол доо гэшээс. Тэгээд би бас орж ирэх гэж ер нь одоо энд нэг юм ч одоо нэг бар лаунж байгаа шүү дээ, тий. Орж ирэх гэж би одоо таксанд нь за Монгол мөнгөөр нэг 98,000 төгрөг өгсөн. Одоо хүүтэн байгаа учраас ер нь бол хүмүүс мэдээж юун дээр нь бол террасан дээр нь бол суухгүй. За окей, ямар ч сан харахыг хүссэн виви хараад айгуу гоё даж гоё харагдаж байна. Одоо тэгэл ганцаараа аялагч нь ер нь бол юу штэ. Нэг тийм өөрийгөө айгуу тийм олж нээдэг гэх юм уу. Энэ бол миний одоо ганцаараа аялсан одоо миний 2 дахь аялал. Би ч сая ганцаараа аялах дээр бол 7 сард нэг Таиланд явсан. Паттайя явсан, Бангкокоор бас ганцаараа ингээл баахан зөндөө явсан. Гэхдээ тэглээгээд юусэн ямар ч хамаагүй байсан, айгуу гоё байсан. Тэгээд өөрийгөө илүү таньж мэддэг. Тэгээд бас нэг өсний чинь нэг жоохон нэг зориг байгаа даа шүү дээ, тий. Иймэрхүү аяллыг бол хэрвээ чи үзээд тий ингээд аял маялд гарах гад ихтэй ингээд зориг нь хүрдгүй юм бол ямар ч зүгээр нэг зориглоод бол үзээрэй. Ерөөсөө харамсахгүй. Амьдралдаа хамгийн гоё дурсамжийг үлдээн. Тэгээд ганцаараа одоо аялахын нэг юу одоо нэг жоохон хүндрэлтэй тал нь бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Одоо юм зураг авах хүн байхгүй тий. Одоо байсгээл одоо хүний гуйна. Тэгээд дээрэс нь нөгөө одоо гуйж байгаа хүн чинь бас нэг юм хөвчлэн жоохон тэнийг зураг дарантай ихт дууд угаасаа энэ жоохон мэдрэмжгүй угаасаа зураг дартыг юм байна лээ. Тэгээд бусдаараас ерөнхийдөө нэг тийм бар клуб лабтэй тэрхүү газруудаар нөргууд бас ганцаараа жоохон тэнэг. Түүнээс бусдаар бол ганцаараа аялах айгүй гоё. Ер нь бол угаасаа тэгэл мөнгө мэдрэгдэж штэ guys. Мөнгө үнэртэж штэ guys. Амар сонсон мэдээ бүдэнүүд тавьснаа тэгээд өөрөөсөө аялах. Tomorrow. За guys, өнөөдөр Oriental Tower болон Шанхай Tower-ын хавцаа ирсэн байна. Нэг иймэрхүү. За өнөөдөр бол энэ нөгөө телевизийн Oriental Pearl Tower те ийшээ гарах байгаа. Энэ телевизийн алдартай хамгийн алдартай цонхог руу. За үүний мэдээлэл нь бол комбо тасалбар. За комбо тасалбарт нь юу байгаа вэ гэхэлэр за энэ Oriental Tower руу гарна заяа. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор нөгөө далайн аквариум үзнэ. Гуравдугаарт болохоор нөгөө юм явган хүнээ бас түнэл үүд юм байна. За тэр түнэлээр нь бас алхна. За тэгтээ би яг энэчнээс авсан. Oriental Pearl International Travel Service гэдэг энд байгаа. Эсвэл яг тэнцэнс буугаал би яг тэр автобуснаас нь бууж ирсэн. За тэгээ энэ дэр үний мэдээлэл нь байгаа. За миний авсан комбо багц нь бол 379 оных тэгээд 3 багц орсон болохоор ерөнхийдөө харьцангуй хямд тусаж байгаа. За тэгээ би нэг юм буфет тэгээд бас нэг иймэрхүү түргэн олны газар орж ирээд тэгээ нэг иймэрхүү хоолнууд захиалсан идэх гээд байж байна. Гэхдээ би бүр арай л их хоол авчижээ. Арай л их хоол авчиж. Бараг талын нийтэл гарах багтаа. Хоол моол гэснээс нэг энд нөгөө нэг асуулт байсан. Өндөр ижиг хоббиг асуусан байсан. За миний өндөр бол за 1.78 м 80. Жим бол одоо мэдгүй эсвэл 85.6 байсан. Би нэг хэсэг жим ингээм хөтэлдэг байсан юм аа. Гэтэ яг хөтлөг зүгээр нэг сар л болж байна л да. 85.6 одоо болж байгаа ихсэн баха 87 мол болсон баха. Жин нэг 87 молоо яа их хүсрэл 87 байгаа. За guys сая тасалбараа үзүүлээд Oriental Tower руу гараад ирлээ. Шинжил мэнжлийн уур амьсгалтай тийм ингээд хүн бол харьцангуй маш их байгаа. Тэнд манай монголчууд л шиг байх юм. Насэмэн. Сайжин. Сайн. За, сайжин. Сайн. Эднотко. Тэ таахын. Хав 어서 타고로. 해두르고. 해두르 ороо. Та хэдэн шахаад орон сууц. Ирээд хэд хонжно. За. Сайн та. Сайн Монгол ахтай таарад нутаг асуугаад бас айгүй дайггүй шүү. Ер нь тэгээд яг нэг 50 нэмэх ч юм уу 45 нэмэх ахнад шууд л нутаг ус асууд юм дөө. Ахыг ч хоёроос асуусан чи энэ дээр гарсан уу гэж гарсан гинэ тэгээд дийлэхгүй юм байна. Айгүй юм байна. Дээшээ гарч доошоо чадахгүйсэн гээд айгүй хүндрэлтэй байсан талаар л ярьж байна л та. 263米的上球体观光池，在那里浦江两岸美景宛如360度全景画，将
За дэшиг 263 метрт гараад ирсэн guys. Хямдхан бах энэ одоо ямар брэнд энэ юм бол 99 мон гэж байна. Promotion price гэж юм л та. Tower time гинэ. Tower time гэдэг юм брэнд юм байна л та. За ямар ч нэг бэлэг дурсгал юм олж амнаа бас нэгэнд ирсэн ч бас. Энд ч тэгээд тойрог учраас тэгээд хаанаас нь чарсан яг Шанхайг 3 чар харах юм байна л та. За guys доошо нэг давхар буугаад иймэрхүү гоё том вифтэй, том цонхтой ийм гоё бас харагдцтай юм байна. Тэгээд шиг ороод ирлээ. Мэдээж хилэн шалтай. Доош харахад нэг иймэрхүү даавгүй. Эцгийн хатад ингэж харагдаж байна. Анх удаага иймэрхүү өндөрт хааш чинь тэгээд нэг тийм өндрөөс би нэг тийм айдаг төрлийн хүмүүс ерөөсөө биш юм байна. Ингэж өндөрт гараад ирсэн байхад Шанхай Tower ийм нэг байна шүү дээ. Окей. Хай. За энэ бол нэг алдарт явган үний гүүрэн байгаа. Нөгөө Oriental Tower-ын тарагдж байна. Зэ ингээд хүмүүс ингээд алхаал 20 цагийг гоё өнгөрөөж байна гэх шиг. Энэний оргил дээр л гармаар байгаа юм да. Ер нь өнөөдрийн хувьд бол өдөр бол 13 градус байсан. Би дотоороо ноосон цамцтай бас гадуураа ноосон цамцтай байгаа. Яг гоё температурт бол таарч байна. Гэхдээ одоо орой бол одоо орой дээр ихэд 4 градус л оржсон заягаар орсож байна. Шанхайч ер нь бол жоохон нэг тийм бөхчин байдаг шүү дээ, тий. Гэхдээ энэ дэр бол ямар ч тийм бөхчин алга одоо намрын үлрэл болж байгаа учраас ерөнхийдөө одоо ингээд 1 сард бас иймэрхүү байдаг гэсэн 2 сард бас нэг иймэрхүү байгаа л тэгэл 3 сараас бол дулаараа жоохон бөхчин болоод эхэлдэг гэсэн. Энд яхаарахгүй нөгөө гол устай учраас бас тэр чинээгээр бас ерөнхийдөө жоохон жиндүүл байна л да. За энэ асуултанд хариулчих. За рэпер гинжингийн хувьд бол фэнүүдтэйгээ вифлээд байгаа тий одоо Instagram story маш олон зүйл байсан. Гэхдээ ойлгож ин тий угаасаа ингээд яг юу хэлэх гээд байгааг нь ойлгож байна. Гэхдээ ядаргаа шүү дээ. Энэ олон хүмүүст тий энэ бүх хүмүүст угаасаа өөрийгөө ойлгуулж амжихгүй шүү дээ. Нас хүрэхгүй шүү дээ тий. Тийм учраас нэг үзэн ядагч тэгээд ямар ч үндэслэлгүй үзэн ядагч хүмүүс байдаг. Мэдээж өөрөөс нь доор хүмүүс л өөрийг нь үзэн яддаг тийм завтай байдаг. Бид бүхнээс илүү те надаас чамаас илүү тэр бүх хүмүүс одоо юу биднээсийг үзэн ядах те өөрийнхөө дараагийн next level-ийн төвшний юм хийгээд маш их завгүй байдаг. Өөрийг нь үзэн ядаад те ингээд үзэн ядаад комент бичих завтай гарууд л өнөөдөр ингэж өөрөөс нь доор гарууд л өнөөдөр ингэж одоо комент бичиж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө сарлуу ноход хуцалдахаас сар нохоор уцахгүй ихтэй чинь бас яг үнүүг байхгүй те. Тэр бүх хүмүүст угаасаа өөрийгөө ойлгуулж амжихгүй. Угаасаа ойлгуулад ах шаардлага байхгүй. Яг энэ бол миний л бодол шүү дээ. Тэгээ тийм учраас рэпер гинжингийн хувьд бол өөрөө хэлсэн. Тэгээд айгуу би ингээд том юм зорьсон байгаа. Том юм хийх гэдэг гэж хэлсэн те өөрөө. Яа тэгээд тийм том юм хийх гэж байгаа зориг хараа бас тийм том юм бол те. Ани фэнүүдтэйгээ ч юм уу скол үзэн ядагч нартай зуралдаад хэрэггүй баха. Одоо нэг том юм зорьсон байгаа учраас тийм жижиг зүйлд бол анхаарлаа хандуулаад стресс тохиол те. Хайрын цагийн ганц гарц, хайрын энергийн гарц баг. Энэ бол миний л бодол. За яагаад анх хип-хоп те, яагаад анх энэ YouTube-оор орчоо гэж. За 2019 онд би YouTube хийж эхэлсэн. Тэгэхдээ миний эхний бичлэгүүд бол 70,000 судж байд юм уу те. Тэгээд би хамгийн өндөр 10 тамирчин ингээл ер нь бол би жоохон танин мэдхүү талдаа иймэрхүү мэдээллийн суг болох ч ийсэн. Гэхдээ ямар ч тийм хип-хоптой холбоотой биш. Яг багасаа бол гагцгүй хип-хоп бол зөндөө сонсдог байсан. Монголын хип-хопыг алангуй клик бум гангстер сервисээр л ер нь хүмүүжсэн шүү дээ. Ice Topic нэг ахтар сонсдог байсан. Миний нөгөө нэг хип-хоптой холбогдолтой хамгийн ихний контент бол Ванди байсан байхгүй. Тэгээ Ванди бочин бол тухайн үед ер нь бол те яг амар гарч ижсэн нэр үнд бол дэндүү байсан. За тэгээд YouTube руу ороо харж энэ өөрийн талаар ямар ч тийм мэдээлэл байхгүй те. Тэгсэн нэг ингээд дуунууд нь халаад идэг. Тэнгүүтээ нэг юм сонирхол байгаа шүү дээ. Энэ хоёр хүн яг хаанаас гараад ирсэн хин юм бэ те. Яг гагцгүй зарим хүмүүс бол ингээд дарахныг гэж мэдж байгаа. Түүнээс нэг тийм нэрнээс цааш бол мэдээлэл байдаг байсан шүү дээ. Тэгэхээр би за окей энэ хоёрыг өнөхөдөө судлаад тэгээд иймэрхүү контент хийж эхлэгээд тэгээд Ванди богоор бол яхаарахгүй 2019 онд нэрнээс цааш юу мэдхөө гэдэг миний хамгийн анхны хип-хоп контент гарсан. Тэгээд үүнээс хойш угаасаа нэг хідэн дугаар хийгээл за окей энэ entertainment-тэй энэ хип-хопын зах зээл дээр ингээд яа одоо Монголын ямар ч зэн үзэгчдтэй ямар ч зэн нэг үзүүлэх контенттэй болгоё гэж бодоод за тэгэл ерөнхийдөө ийшээ орсон доо тэгээд энэ чиглэлийн салбарыг ингээд хөгжүүлээ те аль болох ингээд өөрийнхөө хип-хопт ингээд оруулж болох хүн нэмрийн
жоохон ч гэсэн эсхийг оруулъя гэж боддог. Тэр үечүүд хипхоп мэдээ гэж байхгүй дандаа юм реакшн видео байдаг байсан шүү дээ. Тэгэл окей за нэг арай нэг жоохон өөр юм хий гэж бодвол тэгэл хипхоп мэдээ хийдэг болсон доо. Нэрнээс цааш юм мэдхэ гэдэг бас бичлэгүүд ерөөдөө бас ингээд цуврал болгож хийсэн. Одоо бас ингээд цуврал болгож бичлэгүүдээ хийж байна. Одоо тэгэл шинэ он гарах гэж байна те. Тэгэл 25 онд залуучууд одоо шинэ хүн болсон те. Одоо фитнес дэви, жим дэви, номын санд ори мори гэл нөгөө дайжгэн дэгчтэй те. Тэгэл 25 онд стаалн малн гэл. Яа миний бодлоо би бол ингэж боддتي. Залуучууд амар их ингээд бет мэд тавьж явж ингэж ярьж штэ те. Авах нь аваад алтан алдаал те. А гэхдээ тэр нөгөө тийм чин одоо Lakers Miami-ээр одоо Америк тоглож байгаа нь үнэ. А тэнгууд би Lakers-ыг хожноог 10,000 төгрөг тавьчих юм бол Оцноос шалтгаалаад би 20,000 төгрөг Lakers хожих юм бол авах нь бол те шудраг. Яа тэгвэл тэнд Америк одоо бодтор тоглоо тоо. Тэнгууд одоо чин бет тавьж байгаа юмн дээр хүн ингэж одоо нөлөөлж чаддгүй штэ те. Бооцоо тавьж гин, бет тавьж гин те. Тэнгууд тэрэн дээр ингэ нөлөөлж чадахгүй тийм үү. А гэхдээ хүн ганцхан зүйл дээр бет тавиад нөлөөлж чаднаа. Хөндлөнгөөс нөлөөлж чадна. Хамгийн томоор нөлөөлж чадна. За тэр зүйл юу вэ гэхлээр чи өөр болохгүй. Тэмстэй. Өөр дээрээ 25 онд бет тав guys. Өөрийгөө дараагийн төвшөнд гарах хамгийн гол нь эрүүл мэнд. Амжилт гэдэг чинь угаасаа амар олон төрлийн юм байгаа даа шүү дээ. Ганцхан мөнгө биш. Амжилттай хүрээлэл, аз жаргалтай байдал. За тэгээд мэдээж эрүүл мэндтэй энэ хамгийн олон гэдэг юм цогц юм чи амжилт гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Түүнээс ингээ 1000 мөнгөтэй тэгээд амар өвчтэй гар те тэгээд өөрийгөө бүр ингээ золиосцсон гар явах юм бол тэр бол миний бодлоо нэг амжилттай хүн биш ээ. Та нарын ирээдүйд та нарын амжилт хамгийн чухал. Чи үнэхээр ирээдүйд амжилтанд хүрмээр байгаа юм бол өөртөө л битэл. Тэгээ болоо асуудалгүй. Guys одоо нөгөө The Band гэдэг гоё харагдц. А хэдтээ Шанхайгийн хамгийн гоёос алдартай VV энэ дээрээд оноо гарах гэдэг чинь тэгээд өнөөдөр бол хүн бүр үнэхээр завтаг замбараагаа маш олон байна. Нөгөө коммунист улсын цэргүүдийг харж та хүмүүс цууцсан. За одоо бол он гарахад нэг 15 минут төлцсөн байна. Oh yeah. За Шанхай дахь влогийн маань бас хамгийн дайжгүй оргил маягийн хэсэг бол яхаарахгүй он сойлогдох мөч. За энэ улаан баг нь бас яг анхаарлыг татчихэв. Час улаан өнгөтэй, час улаан гэрэлтэй. Шаар өнгө цацарсан яг нөгөө төрийн далбаа шиг. За алдарт банд дээр ирлээ дээ. Фак бүр Монголоос зөржиж ганцаар яаж он гаргаж штэ энд ч бас. Тэгж яхад банд бас арай ихтгэл алдахгүй л хөт. За ямар ч одоо нэг 5 минутын дараа он гарах чинь тэгээд миний яг энэ урд зогсож байгаа энэ охин үнэхээр аимшиг өмхий хамтай юм байна. Сая нааш хараад тэгээд яхад миний хойноос байгаа найзтайгаа юм ярьсан. Яг нааш харчлаа. Үнэхээр гайхалтай өмхий хамтай охин байна. Бити юм яриасаа гэж бодоод хүлээж байна да. Би нэг иймэрхүү нөхцөл байдалтай. Энэ цагаан куртктэй залуу бол түүний найз байгаа. Тэгээд энэ хоёрыг би баг юмрасаа гэж бодож байна. Тэгээд би энэ хоёрыг хооронд нь уулзруулахын тулд энэ байраа өгсөн ч өгөх гэж одоо бэлэн байна. Тэгвэл үнэхээр хүнд хэцүү байдалтай бас шинэ хоног үдэх иймэрхүү нөхцөл байдал бүрчээд байна. За он гарахад одоо 3 минут үлдсэн байна. Тэгээд нөхцөл байдал агарын бохирдол бол бүр маш одоо хүчтэй, маш өндөр түвшинд ирчлээ бүр. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд миний бас зүүн талын охин Миллээ бас эвгүй амтай охин үжигээд хажуу зогсчлаа. Энэ хоёр бол ерөнхийдөө сая шууд хажууд бас сая хүч төр орж ирсэн. Дайрч те. Бас нэг маш орк зангаар одоо орж ирсэн байгаа. Маш хүнд нөхцөл байдал одоо он гарахтай монголчууд. Монголчууд бурхны баяр батраас энэ үгийг сурсан шүү. 哎呦我的妈！ Юу ч алга он гарцсан уу манайхаа. Ямар ч солиуд, ямар ч дрон алга. What the fuck миний мэдгүй хамгийн тэнэг он гарлаа. Энэ хүнд хэцүү нөхцөл байдалд би ингэж өөрийгөө он гаргана гэж мэдсэнгүй guys. Маш өмхий байна иргэн тойрон. Бүр энэ тал дээр ч бүр нэг ширхэг солиуд ч тэнгиж харагдсангүй guys. Техник солиуд буудаж ийн гişээс. Үнэхээр хүнд нөхцөл байдалд он гаргасан. Ишигээ гарч нэг цэвэр агаар ямсгалах голё. Окей, nice. За шинэ он гоё байлаа. Тэгээ хамт
шинэ онгоцсон та бүхэнд маш их баярлалаа залуусаа. Угаасаа миний бодлоор 24 он бол угаасаа нэг тийм дүнж мөнгөдөх юм байхгүй угаасаа лаасан. Угаасаа ерөөдөө ахицтай байсан, твшилтэй байсан. Миний юу гэх одоо 20 наснаас хойшоо одоо би яг он гараад 2 сард би 25 нас өрөм. Тэгж яхад ерөөдөө яг 5 жилийн хугацаанд бол дандаа одоо миний амьдрал одоо өсөлт дэвжил ахицтай байсан. Тэгээд энэ мэдээж энэ бүх моментт бол та бүхэн хамаатай би яг тэгвэл 2019 оноос хойш YouTube-ийг хийж ирсэн. Тэгээд үзэгчдээ бүгд нь маш их хайртай шүү. 2025 онд хэдүүлээ илүү лаацгай ахиц тий хооны өвжил илүү их мөнгө төгрөг, илүү их бизнес, илүү олон зүйл суралцсан. Тийм гоё он байх болтугай. Тэгээд ажил үйлс бүх зүйл чинь бүтэмжтэй сайхан байх болтугай залуусаа. За тэгээд ямарчсан юу ч болсонгүй. Шанхайн тэгээд бандас мэдчлээ. Guys өнөөдөр Шанхайн 70 аквариумд орж ирсэн гэж байна. Тэгээд яг оройн таврын хажууд За залуусаа тэгээд миний влогийг энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд влог маань энэ хүрээд өндөрлөж байна. За энэ жилийн миний аялсан одоо 2 дахь ганцаараа аялсан аяллууд тэгээд надад бол маш их таалагдлаа. Ганцаараа аялах бол ер нь бол мэдээж өөрийгөө хүн таньж илүү их таньж мэддэг. Тэгээд илүү их нээдэг. Юунд дуртай дургу, юуг чадахгүй тий. Одоо юу гэх юм өөрийнхөө амьдралыг бас ингээл хөндлөнгөөс хардаг ч юм уу тий. Ялангуяа одоо гадаадд жоохон 3 сар мараас дээшээ хугацаанд амьдрах нь надад маш өндөр ач холбогдолтой санагдсан. Шанхай бол Монголтой ойрхон тэгээд маш өндөр хөгжилтэй заавал ирж үзэх ёстой бол хотуудын нэгт бол яхаар гоорох юм бэ шүү guys. Тэгээд бас энэ аяллаа мөн чанартай тэгээд энэ ганцаараа аялна гэдэг зүйлийг бас ингээл сурч ойлгож авч ийн л та тий. Одоо тэр нь юу вэ гэхээр хай нэг ингээл гой боломжоор шүү дээ. Одоо манайс одоо тийм амар өчргөө баян хүмүүс биш учраас яг л боломжоор тэгэл хаяа нэг гой бас нэг гой томатод ирсэн юм чинь гой нэг тансаг газраар нь ороод тий гой вимивтэй газраар нь ороод тэгж өөрчлүүлэн хаяа нэг бэлэн гоминго идэн тий. Тийм учраас тэгэл аялал бол амьдрал бол аялал юм аа. Хэдүүлээ удахгүй 200 мянга олно. Like, subscribe өөр юм байхгүй. Тэгээ болоо guys. Би таад бүгд нь хайртай шүү. За тэгээд миний удаагийн бичлэгийг үзэж сонирхсонд маш их баярлалаа. Suck out. Okay. Many taking down, I'm doing mine. Think about the China clear cause of mine.